Сайн байцгаана уу, Shoprite дараагийнхаа unboxing хийх гэж байна. За энэ удаагийн unboxing дотор бол мэдээж нэг гайхамшигтай бүтээгдэхүүнүүд бид нэр задлах гэж байна. Энэ юу вэ гэх юм бол дэлхийд технологийн салбартаа тэр тусмаа ухаалаг утасны салбар дотор нэлээд шуугуулж байгаа энэ Huawei брендийн P30 загварын гар утсыг танилцуулах гэж байна. За уламжлалт ёсороо видеоны төгсгөлд хоёр surprise байгаа. Эхнийх нь бол энэхүү Huawei брендийн P30 загварын утсыг unboxing хийхээр нэгэн эрхэм хүндтэй зочин ирсэн байгаа. Хоёр дахь нь гэх юм бол видеоны төгсгөлд эрхэм хүндтэй зочинтойгоо хамт surprise-ыг задлах болно. Видеогоо дуусгана үзээрэй. Бидний зөвхөн монголчууд төслийг үүсгэн байгуулагч Зориг Тах манадтай хамт энэхүү гайхалтай гар утсыг задлахаар хүрэлцэн ирсэн байна. За минутаа сайхан орж байна. Сүүлийн үеийн гаджетууд, энэ технологийн бүтээгдэхүүнүүд илүү нэлээд хорхоотой гэж сонссон. Тэгэхээр хоёул өнөөдөр Huawei энэ P30 загварын утсыг хамт задлах гэж байна. Huawei барьна гэдэг бол одоо нэр төрийн хэрэг гэдгийг дэлхийд даяар хогшуулчихсан. Тэр брендийг их сайн хичээсэн гэж боддог. Энэ Huawei P30 загварын гар утас бол Aurora Blue гэдэг өнгө байгаа. Энэ болохоор нөгөө P20 загвар дээрээ орж ирж исэн өнгө. Тэрнтэйгээ адилхан. За тэгээ High Silicon Kirin 980 гэдэг чипсеттэй тэр нөгөө хамгийн хүчирхэг нэлээд жижигхэн ийм хүчирхэг процессор байгаа. Тэгээд Mali G176 MPRO гэдэг график карттай. Нөгөө график картаараа тоглох янз бүрийн үйлдэлүүдийг хийхэд ямар нэгэн хацалт байхгүй. Android 9 Pie гэдэг үйлдвэрлэлийн системтэй. За тэгээ 6 GB RAM-тай 128 GB-ийн багтаамжтай 2 SIM ордог. За 6.1 инчийн Full HD дэлгэцтэй 2340-ыг үржих 1080 пикселтэй OLED дэлгэцтэй нэгтгэл нэлээд өндөр. За үүнээс гадна 3650 амперын батарейтай. Уртлын селфи камер нь болохоор 32 мегапиксел. Яг баг хоёлаа баг гараас танилцуулах гэдэг нь камертай, нэгжлийн камер танилцуулах гэдэг нь хэмээр. Орчин цагийн гар утсанд энэ Leica дуранг ашиглаж хэлнэ гэдэг бол энийг юм тэгэл зургийн аппарат. Миний өөрөө unboxing зөндөө хийдэг юм байна. Ганц шанс болцсондоо би задлаа. Та задлаа. Ер нь бол ийм ашигласнаас урч тасч явах гоё гэдэг. Огт. Тийм хөшөө сүм бүгд задлж байгаа шиг задлаа. Хөдөөний эмээ өвнөс тул хэрэгтэй. Уртудаа хэлгээд. За эхлээд гар утасны дагалдах хэрэгслүүдийг хоёулаа хамт үзье. Гар утас маань дотор бол байна. За тэгээд энэ дотор бол хэрэглэх заавар номтойгоо хамт SIM онгойлгочтойгоо. За энэ дотор бол чихвч дагалгаж байгаа. Тэгээд USB түргэн цэнэглэгч адаптер гэдэг байгаа. Зориултын цэнэглэгчээр цэнэглэх юм бол 30 минутын дотор 51 гар утсыг цэнэглэх гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө өглөөний цайндаа ч юм уу гяс нэлээд хурдан цэнэгэнд үрчнэ гэсэн үг байгаа. Энэ fingerprint нэлээд жинтэй. Энэ альва нэг юм шин жоохон барьцтай жоохон юм барьж байгаа тийм мэдрэмж авах хэрэгтэй байхгүй. Энд бол нэг тийм хоёрлан алт. Aurora Blue гэдэг энэ нэг сүүлийн үед муусалттай дээрээсээ тийм нэлээд ингээ өөрсөлдөж юм. Нэлээд уусалттай өнгөтэй. За Huawei P30 гар утасны хувьд бол Huawei P30, P30 Pro тэгээд P30 Lite гэсэн 3 загвар байгаа. Энэ 3 загварууд бол мэдээж орж ирнэ. Өнөөдрийн танилцуулж байгаа нь бол яг үндсэн загвар болох Huawei P30 байгаа. Камерны хувьд гэх юм бол 3x optic zoom, 5x hybrid zoom, 30x digital zoom гэдэг 3 төрлийн камертай юм байлээ. Гэрэл зурагчдын мөрөөдөл юм да үнэхээр одоо ингэ гэрэл зургийн аппарат гэж ойлгож ирэх юм бол одоо 3 камер өгөхгүй юм байна, 3 дурам солихгүй юм байна гэдэг. Тэгээд дээрэс нь энэ 3 камерын зэрэг авчаад нэгтгэхэд хамгийн сайн тэр үзүүлэлтүүдийг нийлүүлээд хамгийн сайн зураг нийлүүлж өгнө гэж байлгад бас зөв. Зөв. 27 мм энэ дурам. 17 мм 80 мм их гэдэг энэ бол гэрэл зурагчдын одоо хамгийн бас сонирхдаг одоо хэмжээст дурангууд байгаа байхгүй. Энэ хэмжээний зургийн аппарат авах юм бол нэг өнөөдөр зах зээл дээр нэг 10,000 доллар юм. Нөгөө нэг локууд нь fingerprintтэй нөгөө хурууныхээ уншдаг. Шууд дэлгэцэн дээр юм байлээ. Хурууныхээ дэлгэцэн дээр уншдаг юм байлээ. Нүүр царай тааш байна. Байлээ. Бас face unlockтай. Сая би хөдөө явж байгаа усаас цус чинь утас асдгүй. Гол нөгөө нэг камераасаа эхлээ явчих тий. За камерны хувьд гэх юм бол эндээс 1x-ээр нэхлээ зураг авчих. Жохон хөдөлгөөнтэй ингээд авах. Иймэрхүү маягаар авч ийн. Хөдөлгөөнтэй авсан ч гэсэн ер нь баг
юм юу байхгүй сарнаа байхгүй гараад шүү дээ. Одоо хөдөлгөөнийг сааруулдаг зүйлүүд орчин цагийн бүх дурангууд дээр байдаг. Бас камерын одоо өөрийн их биен дээр бас байдаг. Ийм хоёр төрлийн хөдөлгөөн номсож байдаг. Энэ утсанд бол би тэр юунаас нь олж уншсанаар бол аль аль нь байдаг. Ер нь морин дэл дээр моциклта одоо энэ ундаг дугуйтаа хүртэл ингээд толгой дээр утсаа зоогоод тавхад эн чинь эргэн тойронд фокустай зураг аваад байх нэ. Тэгээд энэ wide гэдэг юм өргөн ленз нь ингэж харагддаг юм байна. Загсны нүд чинь ингээд их тийм бүрцээсэн бүрэн хэв байдаг. Тэгээ орчин зөрний ягсаар ингээд жишээ нь ингээд wide-аар явхад чивүүл ингээд жоохон махиж энэ хэрэг хэвээр байна. Энэний wide юу харахад бол эвдэхгүй байна. Камерын дээр болохоор энэ нөгөө химэл оюун ухаан ашигладаг гэдэг сүүлийн нөгөө AI гэдэг ирээд байдаг. Хүний зураг авч байгаа бол шууд автоматар нөгөө портрет гэдэг хэлбэр рүү орно. Ийм жижиг ийм одоо супер макро руугаа шууд ингээд автоматар нэвтэрч ороод байгаа байхгүй. Нөгөө химэл оюун ухааныхаа тусламжтайгаар одоо шинэ ингээд татаад үзэхэд мэргэжлийн зураг авалт хийж эхэлж байгаа хүмүүс хийдэг мэддэг хүмүүст зориулсан ийм тусгай функц юм байлээ. Та байгалийн зураг хөдөлгөөнгөө дүрсэл авч байгаа үед бол энийг ашиглахад их зүгээр байдаг. Гэрэл зураг гэдэг бол өөрөө гой сайхан авахаас гадна агшин барьж байгаа. Дахин давчрахад агшингуудыг маш хурдан усуудаа хөдөлж авах шаардлага гардаг. Тэгээд ийм тохиолдолд шинэ гар утас ашиглах их зүгээр юм байна гэж би боддог байхгүй. Супер макро гэдэг энэ болохоор нөгөө 2.5 см ойртуулахад гарны энэ хээ гэж орж ирдэг. Хөдөө бид нар одоо шинэ тайм лапстай. Хэрвээ одоо энэ утасны чинь батарей уулах гэсэн шүү дээ, тийм 3650 тайм лапс тавьчихад хөдөөний одоо салхитай үед тэр үүл нүүж байгаа тэр энтрийг авах юм бол өөрөө гоё байгалийн төрслүүд бий болдог байхгүй тий. Энэ эмхтэй зогсож хагаад яг энэ зүрх шиг ингээд зурхад ингээд зургийг авчаад байгаа байхгүй. Энэ гоё уус. Тийм байна. Чи одоо киноч зүсгүүтэй байхгүй тий. Тэгтэл одоо хэрвээ наад зүсгүүтэй болох юм бол ийм зүрхийн хэлбэрийн зургийг орой болгон шидсэн болох шүү. Ийм утастай болох юм бол тий. Та энэ камераараа одоо жишээ нь гадаад өөр үг байдаг ч юм уу ингээд одоо нөгөө орчуулга хийж болдог гэсэн. Шууд нөгөө орчуулга нь ороод ирдэг. Энэ камераараа зургийг аваад шууд орчуулга. Тэн дээр тий орчуулга гараад ирнэ. QR код уншигчтай орчуулга хийн энэ камераараа. За тэгээд дэлгүүрүүд одоо өөр хаана ямар яг энэ дуранг хаанаас авчлах уу гэдгийг одоо шууд хайгаа олчихно шүү. Тий шопинг гэдэгсээ. Гэхдээ интернет холбогдсон байх шаардлагатай. Энэ ном руу шийдвэрлэх юм бол шопинг мен руу шууд ороод ирэх юм шүү. Онлайнаар авч болно гэсэн үг. Онлайнаар орчихно. Тий. Манайхан бас бичлэг их хийдэг. Бичмээр эндээс ингээд сонголтууд нь гараад ирж байгаа юм байна л да. 4K ультрагаар бичнэ, 1080 ультрагаар full screen-ээр бичнэ. Одоо 1080-аар болохоор 60 FPS-ээр бичих сонголтоороо гэдгээр. Утсаар ярих дуртай эсвэл сошиалд явах дуртай хүн ажлаас гадна бас мэргэжлийн одоо яг энэ медиа чиглэлийн хүмүүст бол мэргэжлийн сайн зэвсэг болж ирэх юм байна. Яг хөө энийг болохоор апдейт хийхээр ороод ирдэг юм байлээ. Видео хийж байхдаа 2 хувааж бичлэг хийж болдог гэсэн. Тэгэд одоо чиптээр энийг татчихад бичиж байгаа учраас тэр хэлбэрээр нь хадгалаад мөн томоор нь харж байгаа хэлбэрээр бас давхар хадгалцдаг гэсэн тэр зүйл байхгүй. Тэгээ энэ бол яста гар утсанд цааш нь яста хувьсгал болж байгаа. Тоглоом тоглоход ямар нэг асуудал. Дэлхийн шилдэг 6 тоглоом гэж байгаа. Гар утсан дээр тоглогддог дэлхийн шилдэг 6 тоглоом. Тэр тоглоомуудыг тоглоход ямар ч асуудал байхгүй гэсэн. Гацаа үсэхгүй, уцаалахгүй тий. Тэгээд энэ нөгөө тоглоом тоглож байхад дуудлага ирээд сүлжээ унаад гацдаг ч юм уу, тэг өгдөг ч юм уу тиймэрхүү тохиолдол гардаг бол энэ утсан дээр тохиргоогоо тохируулаад гейминг мод гэдгээ тохируулаад тэр чинь бол дуудлага ирэхэд энэ дээр жижигхэн одоо таашаа ингээд тоглож байхад энэ дээр жижигхэн л орж ирнэ гэсэн үг. Тэгээ нөгөөдгөө салгачих болно гэсэн тийм үзүүлэлтүүдтэй. iPhone хэрэглэдэг хүмүүс сүүлийн үед нэлээ Android руу шилжээд байгаа. Тэгээ нөгөө шилжихдээ яг өөрийнхөө ашигладаг одоо хэрэглэдэг юмнууд нь өөрийнх нь Apple дээр нь үлдчихдэг. Тэгээд Android руугаа яаж чуулах вэ гэдэг компьютер руу уулаад ингээд амар уддаг болвол яг энэ Huawei төрлийн гар утсан дээр Phone Clone гэдэг таны iPhone утсан дээр чинь байгаа одоо файлуудыг тэр чигт нь яг ийшээгээ хуулаад оруулаад ирдэг. Тэгвэл анх нэг утас асааж ахтал асууадсан шүү дээ. Тий. Та мэдээлэл ханаас чихгүй гэл. Тий. 1 GB датаг 14 секундын дотор хуулж оруулдаг гэсэн баха. Өөр гар утснууд дээр болохоор 2 үйлдэлээр ингэж хийгээд байдаг. Энэ дээр болохоор ингэж тогшхолоор ингэ скриншот нь хийчихдэг юм байлаа. Asus-ыг ингэ зурх юм бол бас ингэж явсаар байгаад нэлээд урт
удаан ийм скриншотыг хийх. Хэрэгсэн дээр гарахгүй байгаа хэсгийг нь хүртэл оруулаад авчихсан. Тэр чигтэн дагуулад оруулаад ирдэг гэсэн үг. Ер нь бол хэрэглээнд илүү улам хэлбэр болгоод байна л гэж би ойлгоод байна л да хүний хэрэглэхт нь. Ер нь бол 20 жилийн өмнө энэ гар утас бол одоо битэрийн сууж байгаа энэ өрөөнд багтахгүй тийм хэмжээний Том төхөөрөмжл байхаар байсан. тий. Миний мэдж байгаагаар энэ Huawei загварч нь технологийн шийдэл бол хамгийн хурцтай одоо хэрэгжүүлдэг. Гэхдээ Samsung-аас Apple-ээс хямдхан байж чаддаг. Утсаар одоо хэр ярьж байгаа гэдгийг хүн тоохоо гэж байна. Тэр камерын дээр бол одоо өнөхөр хамгийн топ одоо дэлхийд дээр байгаа хамгийн топ камертай брэнд хамгийн топ камертай утас бол энэ Huawei л болчихсон шүү дээ. Одоо бид рүү хэлсэн Leica гэдэг бол өнөхөр одоо шил дурангийн одоо хаа. Тэгээ энэ дээр бол одоо хинж одоо шүрнэ. Нүдэ хамгаалагч үнийн ертөнцийн одоо хамгийн чухал юм болсон учраас энэ дэлгэцийн чанар өөрөө их сайн байх хэрэгтэй. Тэгээ тэрэн дээр бол одоо энэ бол асуудал байх юм тийм. Орчин цагийн залуучууд оюутнууд энэ төр бол бас тийм их мөнгөгүй учраас бол технозоноос шууд барьцаагүй лизинг гүч юм авчдаг юм шиг байна шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг тэд дээр очиод нэг хан налаас осож байгаа хүнээс нэг гар утас авчихсан бол хизээ хаанаас нь ямар дэмжлэг авах вэ? За ингээд Монголд хамгийн хэрцэн байгаа энэ Huawei P30 загварын утсыг хоёулаа танилцлаа. Энэ удаагийн ихний бэлэг бол яг технологийн зүгээс энэ Huawei гээд P30 загварын энэ утсыг одоо энэ өрөөсөө Монголд ирсэн байгаа ганцхан хамгийн анхны задлан соёл утас байхгүй. Энэ утсыг би тэгээд хамтд нь бэлгэлж байгаа. За баярлалаа. Энэ гар утас чи өөрөө их тийм аюулгүй болцсон. Тэгээ түрүүн ингээд би өөрийнхөө нүрийг уншуулаад таниулаад хуруугаа таниулаад хахад чи ч одоо юу ч бодохгүй. Би бол бодож ирсэн. Яг бол нэг нь би хуруу таниулсан, би нүрээ таниулцыг та нар чийж ашиглаж чадахгүй байхгүй. Ер нь утасны аюулгүй байдал ийм юм шиг бид нар их хайдаг шүү дээ. Тэгээ энэ утас саяхныг ондоо хэрэг дотор нь байгаа бидний тэр бүх мэдээлэл хүний гарт хүрч болохгүй шүү дээ. Дээрээс нь Shopee Man дээр одоо хийж байгаа борлуулалтыг нь одоо мэлаж борлуулалтыг нь дэмжиж одоо Shopee Man-аас одоо худалдаа авалт хийсэн эхний 10 худалдаа өгчд номоо бас бэлэг болгоод өгч гисэн саналтай. За баярлалаа. За ингээд энэхүү сайхан номыг бэлгэлж байгаа зоригтохтой баярлалаа. Тэр холоос ингээд манай нэвтрүүлгийг хүндлээд их хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үст өдөөс өнөр амжилтыг хүсье. За төвөдөд баярлалаа. Shopee Man баярлалаа. Technozone баярлалаа. Чи номоо би утсаа гэдэг тусаа юу. За баярлалаа.